цайдынхаа ажлыг бас хүлээж аваад ажиллагаа танилцсан баха. Ер нь одоо өчигдөр засгийн газрын хуралдаанаар хэмнэлтийн талын нэг гэдгсэн танаас салбараас ер нь одоо яг энэ асуудал дээр юм байр суурьтай хандж чинь тэгээ албаачдыг ч гэсэн цөөлөх асуудал яригдчих шүү. За манай яамны хувьд ямар ч л байсан оронтойгоо ол цөөлнө гэж бодож байгаа. Бүх яамд 9%-аар оронтойгоо цөөлөх давхтлуудыг арилгах ийм өөр өгсөн байгаа. Тийм учраас бид нар одоо бүтц дээрээ суугаад ажиллаж байна. Ямар давхтлууд байна, давхцлууд байна. Одоо ямар оронтойг цомготож болохоор энэ асуудлуудыг харж байна. Дээрээс нь бас бусад одоо хөрөнгө оруулалтын болон бусад урсгал зардлаас хасах ямар боломжууд байна. Тэрийг одоо хайж ин 5 дахь удирдлагын газраар төсвийн тодтгол орно. Тэгэхээр одоо бид нар энэ сангийн яамтай очиж ярилцах гад төсөв дээрээ суух гад явчихна. Ер нь төсвийн тодтголын энэ төслийг оруулж ир сангийн яамнаас тийм ээ танилцуулахдаа жишээлбэл одоо хөрөнгө оруулалт татах боломжтой салбаруудын чиглэлийн төсвийг танах гэхээс илүү тийм ээ. За тухайн одоо бүтээн байгуулалт эргээд үр өгөөж авах талаас нь бас танахгүй байх боломжийн үед ер нь аюу тодруулсан уу? Танаа яамнаас жишээлбэл яамд болгоноос төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс ойролцоогоор хэд орчим хувь нь хасагдахаар ийм төлөвлөлт гарч байна гэж байна. За ойролцоогоор нэг 10-аас 20% хасах байх гэж өчигдөр бол эхний байдлаар танилцуулсан. Гэхдээ бид нар одоо өчигдөр детальд байдаг гэдэг шиг яг нарийн нэг үргэлжлэн тоонууд дээрээ суух гэж байна. Яг одоо тий. Таны хувьд бол бас соёлын яамыг хариуц чинь тийм ээ бодлогоор. За тэгэхээр ер нь бол 2030 он гэхэд Монгол улс нэг 2 сая жуулчныг хүлээж авна гэдэг өмнөх одоо засгийн газрын үед бодлого тодорхойлсон. Энэ удаад бас шинжлэгдэх үү? Энэчлийн үед бас соёл жуулчлалын салбарыг хөгжүүлэх тийм ээ энэ чиглэл эргэн чинь нөгөө Монголдо хөрөнгө оруулалтыг шингээх валюта гадагшаа урсгах биш тий. Дотооддоо төлрүүлэх гээд олон юм өргөөжүүд яригдах учраас энэ дээр хэрхэн та яаж анхаарч ажиллах вэ? За өнгөрсөн парламентын үед аялал жуулчлалын тухай хууль батлагдсан. Тэгээ бид нар бол ерөнхийдөө төр бол бодлогоо тодорхойлоод тэгээд аялал жуулчлалын мэргэжлийн холбоотуудтайгаа нэлээсээ ажиллая гэж байгаа. Тэгээ энэ холбоотуудтайгаа ярилцаад бид нар бас аялал жуулчлалын салбарын хөнгөлөлтөө зээл олгохоор болж байгаа. Энэ хөнгөлөлтөө зээлийн журмыг соёл спорт аялал жуулчлал залуучдын яамнаас боловсруулад Монгол банк руу явуулчихсан байгаа. Одоо ингээм Монгол банкн дээр хянагдаад арилжааны банкудад өгөөд гэрээ хэлцээр хийгдсэний дараагаар аялал жуулчлалын компаниуд өөрсдийнхөө одоо нөөц баазыг сайжруулах, зарим цэврийн байгууламжууд барих гэх мэтчлэн шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа энэ хөнгөлөлтөө зээлээр авах боломжтой. Тэгээд ер нь бол жилийн 6% хүнтэй зээл олгогдохоор бэлтгэл ажил хангагдж байгаа. Жуулчдыг татах чиглэл одоо жишээл өнгөрсөн засгийн газрын үед Go Mongolia гэл те одоо олон төрлийн ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулж байлаа шүү. Айл болох гадны жуулчдыг тийм ээ татаж төвлөрүүлэх. Энэ удаадаас таны хувьд бас ямар байдлаар ер нь жуулчдаа татах ажиллагааг зохион байгуулах зүг? За миний хувьд ер нь бол нэгэнт ирсэн жуулчин маань ирээд сэтгэл ханамжтайгаасаа гэж хүсэж байгаа. Одоо манад ирж байгаа жуулчид ихэнх нь Монголд нэг ирж үзчихэд та дахиж Монголд ирэх үү гэсэн асуултанд 90% дахиж ирэхгүй гэдэг ийм хариулт өгöd байна л да. Яагаад вэ гэхээр ирээд тухтай одоо байрлаж чадахгүй байна. Хоол хүнс нь ходоод ийцэн ч юм уу таарахгүй байна. Тэгэхээр энэ хүний чинь сэтгэл ханамж чухал штэ. Эргэж очиод өөрийнхөө 10 найзад би л дахиж явахгүй гэд хэлэх юм бол нөгөөдөл нь ирэхгүй штэ. Хичнээн бид нар сайхан зар сурталчилгаа гаргаад хүмүүс авчирсан ч нөгөөдөл нь буцаж очиод хил амаараа босод хүмүүст би дахиж явахгүй байна л гэж хэлэх юм бол биднэрт бүр урт хугацаанд сөргөөр нөлөөлнө. Тийм учраас энэ аялал жуулчлалыг кластераар нь бид нар хөгжүүлэх шаардлагатай байна. Кластер гэдэг зүйлд бол ирээд байрших газрууд одоо идэх хоолнууд одоо Монгол хоолыг Япон хүний амтнд ходоодонд нь тааруулж боловсруулж хийх шаардлагатай байна гэх мэтчлээ. Ирээд үзүүрүүд нь байх ёстой. За мөн үзүүр үйлчлэгээтэй холбоотой мэдээллүүд нь ерөөсөө хаанаас үзэх нь тодорхойгүй байна. За мөн одоо логистикийн хувьд бид нар бас маш сайн зохион байгуулалттай болох ёстой гэдэг энийг холбооттойгоо хамтраад кластераар нь бид нар хөгжүүлчихэд энэ явцдаа жуулчдыг авчираад өшөө сайжруулах юмнууд юу вэ тэрийг тодруулаад ингээд явах хэрэгтэй. Маш гоё зар сурталчилгаа бол бид нар хийж чадж байгаа. Хийгээд авчирсан. Нодлон зун гэхэд маш олноор ирсэн шүү дээ. Ирчээд нөгөөдөл чинь дахиж ирэхгүй байна гэхээр л одоо ирээдүйд нөгөө 2 сая жуулчны зорилт маань биелэхэд хүнд болно л гэсэн үг. Нэг өсөндөө бид нар хүмүүсийг хуурч авчирч болохгүй гэсэн үг. Нөгөөтэйгөр спортын салбар за залуучууд руугаа чиглэсэн ажлуудад яаж хийх вэ? Спортын мэргэжлийн холбоотуудтай ер нь хэрхэн хамтарч ажиллах вэ? Бас нэлээд өндөр байгаа. Одоо сүнцний их баяр наадам болох чинь тийм ээ. Үүнтэй холбоотлоод бас соёлын яам яаж бэлтгэл ажлууд дээр харж ажиллах
ойлгож байна. За ерөнхийдөө бид нар залуучуудын асуудал бол нийгмийн нэг бүлгийг одоо насаар нь ангилж агаад тэгээд өөр яманд аваачиж өгч болохгүй гэж өчигдөр засгийн газрын хуралдаанаар ярьсан учраас буцаад одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманда энэ нийгмийн бүлэг очих хэвээр асуудал нь очих хэвээр гэж засгийн газрын гишүүд одоо санал нэгдсэн байгаа. Тэгэхээр энэ хэсэг маань буцаад тэр яамд очин. За манай яамны хувьд соёл, спорт, аялал жуулчлал гэсэн 3 чиглэлээ одоо бодлогын хэмжээнд хариуцаад явна гэж бодож байгаа. За соёлын хувьд бол бид нар одоо соёлын зөвлөвчний бодлого гэж яригддаг. Соёл гэдэг чинь бол одоо янз бүрийн шоу зохион байгуулах гэхээсээ илүү тийм урт хугацаанд үр нөлөө нь харагддаг юм соёлын үйл ажиллагаа байдаг. Соёлын биет болон биет бус өв за утга уран зохиол цаашлаад одоо бусад Монгол урлагийн бүтээлүүд за сонгодог урлагаараа ч гэсэн бид нар дэлхийд маш мундаг явж байгаа гэх мэтчлэн эдгээр зүйлээрээ бид нар одоо хэрхэн цааш нь одоо соёлын бодлогоо яаж явуулахын за мөн одоо өөрсдийнхөө үндэсний үнд зүйлийг яаж бид нар өшөөс сэргээхийн те гэдэг энэ асуудлууд дээр нэлээд илүү ач холбогдол өгч ажиллая гэж бодож байгаа. Тэгээ би чи өөрөө бол музейн тухай хуулийг ахалж батлуулж исэн дөнгөж гишүүн болчиход өөрөө би музейд өссөн. Миний ээж одоо музейн тайлбарлагчаас ажил амьдралын гараагаа эхлээд музей удирдах газар гэж агентлаг байсан. Тэрний дэд дараа хүртэл дэвшиж явж исэн болохоор ер нь соёлын биет болон биет бус өв та би бол маш их ойрхон өссөн. Тэгэхээр энэ талаа нэлээд баримталж явна гэж бодож байна. За спортын хувьд ч гэсэн манайх спортороо дамжуулж нөгөө биет бус өв маань бас явж идэг тий. Одоо 93 наадмаас ахуулаад тэгэхээр энэ дээрээ нэлээд сайн акцент өгөн. За тэгээ олимпийн төрөлд бас энэ морин спорт багтдаг боловч бид нар хүмүүсээ оруулж чаддгүй. Тэгэхээр эртнээс энийг бэлдэх ёстой. Өнөөдөр би одоо сайдын ажил аваад нэг хонжийн эхнийхээ хуулийг өргөн барьчлаа. Спортын салбарт одоо хэрвээ Монголын төрд өндөр одоо гавьяа байгуулсан ийм гадаад спортын иргэн эсвэл дасгалжуулагч байх юм бол ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын харьяат болгодог одоо ийм хөнгөвчлсөн журмыг одоо зөвшөөрөх ийм хуулиа сайн зориг болон асуурын гавьяа гишүүдтэй өргөн барьчаад байж байна. Тэгээд ер нь 28 оны олимпиад бэлтмээр үүнээс гадна мэргэжлийн спортуудыг хөгжүүлнэ. За мөн нийтийн биеийн тамир гэдэг маш чухал. Одоо Монгол хүүхдүүд маань нэлээд давжаа болоод байна. Хэдийгээр одоо хөдөө орон нутагт би хаа сайтай гэж байгаа ч давжаараад байна шүү дээ. Гэтэл бид нар өмнөд Солонгосын хүүхдүүд өндөр болоод байна л гэд яриад байдаг. Тэгэхээр нийтийн биеийн тамирыг бид нар багаас нь хөгжүүлж энэ хүүхдүүдийн одоо амьдралын хэв маяг дадлуулах шаардлагатай байна. За баярлалаа.